Технологи гэдэг бол Миний хувьд миний амьдрал ирээдүй шинэ үе. Технологи гэдэг бол шинэ зах зээл, бүх зүйлийг хөнгөвчлөх аргачлал. одоо технологи бол амьдрал хэлчихэж шүү дээ. Технологигүй юм хаан чаалга. Бүх юмны цаана технологи байна. Бүх салбар одоо технологиос хамааралтай болж байна. Тоног төхөөрөмжүүд бий болж байна. Програм хангамжууд тэнийг дагаад суурилж байна. Технологийн гайхамшигыг хүртэж байгаа хүмүүс амьдрал нь хичнээн сайхан хөнгөн болсныг анзаардаггүй. Технологиор өрсөлдөд эхэлсэн. Эдийн засгийн одоо хэрэгэл технологи дээр суурилж байна. Бид нар бол мэдээлэл технологигүй ирээдүй бол тодорхойлоход хэцүү болсон байгаа. IT бизнест би дарга чи бол доод тушаалтан гэсэн хандлага гардаг. Угаасаа энэ салбар бол хөгжин тэгжээж бид нар бол одоо дэлхийдээ хүл нийлүүлж шалгаж тэр одоо хурцтай явж байгаа Ferrari те Tesla-г араас нь гүйцэд очиж одоо явах. Тэгээд яг би хүүдээ хэлтiin. Миний хөө ирээдүйд чи машины хийсэн заавраар ажилламаар байна уу? Эсвэл машиныг ажилуулдаг хүн болмоор байна уу? Энэ сонголт чиний гартал байна. Одоо Монголд байгаа технологийн салбартаа ажиллаж байгаа эмэгтэйчүүд яас их амжилттай ажилладаг тухай энэ чи надад ярьж өгсөн юм аа. Олон улсад ярьж өгөөч гэдэг урилга хэлж байхад би энэ л яг бидний хүсэж ирсэн зүйл мөн байна гэдгийг анх удаа хэлэхэд би ойлгож ирсэн. Mongolian Women in Tech 2020